За энэ яаж дуусах юм мэдэхгүй иргэдийн дайн болоод алаан болно доо. Германчууд сэрээд муслимчуудыг эргүүлэн дайрн хутглаа. Тэгээд нэг амар экстрим хүмүүс сонгогдох баха. Тэгээд Европ даяар цус урсан. Та энэ дунд өөрөө би даасан хөрөнгө олт хийгээд багцаа өдөрч байгаа хүмүүс нь байгаа. За таад зориулаад энэ бүтэн сая өдөр 11 сарын 9-нд нэг VIP event болж байгаа. Тэн дээр би юу таатай болцсон бэ гэх юм бол бүх шинжилгээнүүдээ нэгдсэн байдлаараа таатай хуваалцсан. Энэ худалдааны дайн яг яах гэж байгаа юм бэ? Европын эдийн засаг улам муудах юм уу? Дэлхийн 3 дугаар дайн эхлэж байгаа юм уу? Эхэлсэн юм уу? За тэгээ энэ алтны үн хааш өргөжлүүлээд өсөх үү яах вэ? Олон улсын хөрөнгөний зах зээл яг хаашаа хөдлөж байгаа юм бэ? Энэ ивентээр оролцмоор байгаа юм бол бүртгүүлэх линк доор байгаа шүү. 30 хүний суудлын хязгаартай. Тэгээд 12 цагаас эхлэн 3 цагт дуусна энэ бүтэн сая өдөр. Тэгээд ивент дээр эргүүл уулзцгаая. Тэгээд ивентийн дундуур ивент болсныхан дараа чөлөөтэй надаас юм асуугаарай. Баяртай. Арчлыг дэмжих ёстой юм уу? Эсэргүүцэх ёстой юм уу? Би яг сайн мэдэхгүй байна. Ягаад гэх юм бол хэдүүл юу арж ийна гэвэл хүмүүс сонгуульд идэвхтэй оролцож байгаа. Жишээлбэл Германд саяхан хүмүүс CDU, SPD намыг сонголоо. Өнгөрсөн 16 жил, 20 жилийн хугацаанд уламжлал намуудыг сонгоол явж байгаа. Тэр намууд юу хийж байгаа юм бэ гэм хаалгуудаа нэгээд баахан муслим иммигрант цагаатчуудыг оруулж ирж байгаа. Эдийн засаг өөрийнхөө амьдрал улсаа ингээ сүрүүлж байгаа. За. Тэгээ германчууд одоо тарьсан юмаа хурааж байгаа. Герман улс дөнгөж саяхан юу хийж байна гэвэл тэтгэврийн насыг 70 нас хүртэл дээшлүүлсэн. Зүгээр ойлгуулах гэж Монгол эрэгтэй хүний дундаж наснаас дээгүүр. Окей. Та одоо Монгол хүн байгаад Германд амьдарч исэн бол дунджаар нас барахаас өмнө тэтгэвртэй бол золохгүй. За тэгээ германчуудыг өрөвдөх юм уу эсвэл хогчин гэж хэлэх юм уу би яг сайн мэдэхгүй. Яг гэх юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд нэр тэнэгдээд явсаар хагаад уламжлалт намуудыг ингээ сонгоод байгаа хэвлэл мэдээллийнхэндээ итгэсээр л явж гин. Тэгээд имерхүүл үр дүн гарч гин. За Бундесканцлерийн Германы одоо ерөнхий сайдын зөвлөх нь юу хийж байна гэх юм бол тэтгэврийн улаан гэрэл асцсан байна. Тэтгэврийн даатгал, тэтгэврийн сан хоосон байна. Хүмүүс хүүхд гарахгүй байна. Яг гэх юм бол үйл хөдлөлийн өртөг өндөр байна. Хүмүүс хүүхд гарахгүй байна. Яг гэх юм бол инфляц өндөр байна. Хүмүүс хүүхд гарахгүй байна. Яг гэх юм бол ажлын байрууд олдохгүй байна. За тэгээ хүүхд гарахгүй байгаа дээр нь хөгшин хүмүүс нь байж л байгаа. Тэгээд жинхэнэ бодит цалин орлого нэмэгдэхгүй байгаа тэтгэврийн саналууд тушааж байгаа орлого нь багассаар л байна. Нэмээд халамжаараа хэнийг санхүүжүүлж байгаа юм бэ гэх юм бол гадны орны Африк, муслим гэсэн дуракуудыг. За, сонгуулийн үеэр одоо хоёр нам ерөөхдөө нэг фракц үүсээд ирэх барьж байгаа. Юу хэлсэн бэ гэх юм бол 2030 он 31 он хүртэл тэтгэвэр 67 нас хүртэл дээшлэнэ. Өшөө дээшлсэн юм бид нэр хийхгүй. Та биднийг сонгох юм бол тэтгэврийн насыг дээшлүүлэхгүй гэсэн амлалт өгсөн. Одоо юу хийж байна гэх юм бол хүмүүс пранк байсан юм аа уучлаарай баахан Мухаммедуудыг оруулаад ирсэн болохоор уучлаарай хогчин. За тэгээд нэмээд одоо цаагаар юу яригдэж байна гэх юм бол 70 нас хангалтгүй гэж байна. За яагаад энэ хүн улаан гэрлийг асааж байгаа юм бэ гэх юм бол 70 нас хүргэн. Гэхдээ 70 нас ч гэсэн хангалтгүй байгаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол 73 хүртэл дээшлүүлэх ёстой. За тэгээд ер нь бол монгол хүн байх юм бол хасах 4 нас одоо нас бараад 4 жилийн дараа тэтгэвртэй золно гэж байна. За германчууд бас ер нь бол насаараа хөдөлмөрлсөөр байгаад тэгээд амьдралын эцэст 3-4 жил тэтгэврт авах юм байна. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа аваарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнэд баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийн орлого хэд нугараал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, мэргэжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэргэжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа.
За тэгээд та энэ 3 жилийн хугацаанд манай Цэнгүүний бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээр эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн түвшинд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөшүүл. За тэгээд хэвлэл мэдээллийнхэн хошин шогийнхэн бас энэ дээрээ тоглолт хийж байна. За энэ нөгөө нэг хүний оршуулга газар. За энэ юу л жинэ гэх юм бол гал тий 3 жил тэгэл би тэр төртөө золгоно. Окей. Тэгээ хэвийн хөвшлийг ерөөдөө бодоо олгож байгаа татвараар хүмүүсийг бөмбөгдөж байгаа. Тэгээ та нэг юм мэдэхгүй байх. Германд хүн амын орлогын татвар ойролцоо 40-50% заяа. 40-50%. Окей. Тэр ингээд тэтгэр мэтгүр бүх юм ингээд новшин татварууд нэмэгцээр хагаад та нар бараг 7 сар хүртэл улсынхаа төлөө ажиллана. За тэгээд орлого авсныхаа дараа 50%-ийг алдсныхаа дараа за та нар тэтгүүртээ бас золгох худлаа болж эхэлж байгаа. Нэмээд Герман улсын нөт хэдийн бэ гэх юм бол 19%. За Монголын нөт Германы нөттэй харьцуулахад юу ч биш. За тэгээд та нар ингээд тал мөнгө улстай тушаагаад тэгээд тэр тал мөнгө үлдээ тэрийг өргөхдөө бас дахиад бараг 20% татвар төлж байгаа. Ямар вэ? Тэгээд тэр чөлөөт мөнгөөр бас юу хийж байна гэх юм бол халаалтны мөнгө нэмэгдэж байгаа, төрөөсийн мөнгө нэмэгдэж байгаа гэх юм бол тэр орон сууц юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол цагаачтуудаар дүүрсэн байгаа. Гэхдээ сүүлийн үед Германы эдийн засаг нэг ингээ хямрахгүй тогтвортой байгаад байх шиг нэг дүр үсгээд байгаа. За тэр бол жоохон худлаа шүү заяа. Яг гэх юм бол хэдүүлээ юу армаар байна гэвэл Германы эдийн засаг юу явж байна гэх юм бол энэ байна заяа. Энэ ягаан өнгөтэй хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт. За 2018-19 онд оргил цэгтээ хүрээд ковидын хямрал гарч ирээд эдийн засаг буцаагаад жоохон сэрэх гэж үзсэн чинь тэр Орос Украины дайн Nord Stream pipeline гэх мэт чинь тэгээд та нар харж байгаа юм бол энэ хувийн хөвшлийн хөрөнгө олт бүр хог болж эхэлж байгаа. Энэ цэнхэр нь юу юм бэ гэх юм бол улс төрийн зарлага, төсвийн зарлага, Staatskonsum ерөөхдөө улс хэр их төсвийн мөнгийг идж байгаа юм бэ? Энэ зүгээр ингээ хязгааргүй дэш явж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол мөнгийг маань тэр муслимчуудад өгж байгаа, цагаатчууд өгж байгаа, Зеленскийд өгж байгаа. За тэгээ энэ улбар шар orange өнгөтэй юу юм бэ гэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн, буутуу инланд продукт. Тэр нь бол зүгээр ингээ хавтгаа явж байгаа. Энэ хугацаанд юу болсон бэ гэх юм бол татварууд нэмэгдсэн, тэтгэврийн нас дээшлэгдсэн, цалин буурсан, хүнсний инфляц 20-30%-аар нэмэгдсэн. Одоо уламжлал хэвлэл мэдээллийнхэн ард түмний толгойг угаасаар л хэвээрээ байгаа. Европ жишээлбэл энэ National Geographic ийм сайхан юм гаргасан The New Europeans How Waves of Immigrants Are Reshaping the Continent. Энэ бол 2016 он гарч ирсэн. За шинэ төрлийн Европчууд. Энэ бол өнөө худлаа юм ерөөсөө ярьсангүй. Гэхдээ хүмүүсийг бас ингээд дасгаж ирж байгаа хгүй. Энэ ажлын байргуу, энэ ажлын байргуу, энэ ажлын байргуу, энэ угаасаа ажлын насгүй. За тэгээ энэ хүүхдийн нэр нь золттой Мухаммед бас ажил хийхгүй тэтгэвэр төлөхгүй. Тэгээ Германы хууль санаачилдаг их хурлын гишүүдүүд намууд юу хийж байгаа юм бэ? За тэр CDU, SPD нам одоо юу хийж байна гэх юм бол тэр AfD нам цагаатчдыг гаргая, татварыг багасгая, Оросын газ нефтийг эргүүлэн худалдаж авъя, эдийн засгаас хэрэгэе, цагаач тэр ингээ хууль бусаар террористуудыг бид нар хөөгө гаргая. Тэр намыг Германыг аврагч байгаа намыг яаж хүтгэж байгаа юм бэ гэх юм бол Путиний тагнуул Путиний тагнуулууд гэж байгаа. Путиний нохоо гэж байгаа. Итгэмээргүй байна За нэмээд Германы бас нэг амар том институт юу юм бэ гэх юм бол одоо зул сар болж байгаа хүмүүс хаашаа очдөг юм бэ гэх юм бол ийм зул сарын ярмагууд дээр очдөг. Christmas market. За өнгөрсөн жилийн Christmas market-уудаа энэ муслимчууд даварцсан хулгайчууд юу хийсэн бэ гэх юм бол энийг хийсэн Кристин Шашингийн зул сарыг тэмдэглэж байгаа. Иесус Христ төрснийг ингэ тэмдэглэж байгаа баяр шүү дээ. Төсөөл үзчих заяа. Кристууд Арабын оронд очоод Мека хот ч юм уу, Рияд хот ч юм уу, Тикрит ч юм уу, тэр муслими Рамаданы үеэр заяа. Бөөнрөө цуглараа. За, тэгээд бөөнрөө цуглараад юу хийх вэ гэх юм бол
Крист бол тэ үнэнч, Крист бол king, Christ is king, Ислам бол худлаа гэл яваад өгөх юм бол муслимчууд яах вэ? Муслимчууд юу хийх байх гэж бодож байна та нар? Буугаад өгнө шүү дээ. Гэхдээ германчууд 50 яаж байгаа. За. Тэгээ өнгөрсөн жил маш олон ийм зул сарын Christmas market дээр хүмүүс хутгалуулсан, машинаа дайруулсан, нас барсан, гимтсэн. Тэгээ тэр террористуудаас хамгаалах дэндүү үнэтэй гинэ. Германчуудын хувьд. Тийм учраас энэ зул сарын яармгуудыг одоо cancelдж байгаа. Энэ жилдээ маш олон ийм сайхан гоё Christmas market-ууд анханасаа нэгдэхгүй. Яагаад гэх юм бол тэр аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Төлбөр нь дэндүү үнэтэй. Тэгээ германчууд гэх бах. Тэгээ дараагийн сонгуул дээр дахиад энэ уламжлал намуудыг сонгох бах. Тэгээд эргэн тойрон дүүр Мухаммедээр дүүрсэн. Тэгээд баг хогчин гэж хэлмээр байна. За тэгээд нэмээд ер нь бол энэ барууны хотууд улсууд өөрийнхөө амиа хорлож байгаа энэ илт байгаа гэдэг тий. Тэгээ одоо яах ёстой юм бэ тий? Одоо жишээлбэл Нью-Йорк хот тий капитализмын нийслэл барууны одоо төв гэх юм уу да the big apple Америкийн одоо хамгийн алдартай хот дотор юу болж байна гэх юм бол саяхан нэг муслим дуракийг засаг даргаараа сонгосон. Тэгээ Америкчууд нэмрээ зүгээр ингээд маазараа тоглоом тоглож байна тий. Энийг хартаа одоо нэг хүн subway дотор метрон дотор сууж байна заяа. Тэгээ метрон дотор одоо удахгүй юу болох юм бэ зүгээр ингээд joke маягаар ингээд энийг тоглож байна. Тэгээ одоо дараагийн буудал муулах хэлдэг штэ. Саламу алейкум. But Allah all passengers. But Allah тэгээ бүх зорчигч хараа. You are currently on the J train. Inshallah will be at the next stop in 7 minutes. Тэгээ J3 вагон төмөр зам дотор сууж гин. Тэгээ иншалла тэгээд бурхан ивэх юм бол дараагийн буудал. Alhamdulillah. Alhamdulillah. Have a good day and remember Allahu Akbar. Тэгэл өдрөө сайхан өнгөрүүлээрэ бити мартаарэ Allahu Akbar. Allahu Akbar. Allahu Akbar. Allah. Нэг талтай фани. Нэг талтай хогчин. За. Нью-Йоркт одоо хүмүүс хутгалуулна. 30-гийн хэрэг гарна. Төсвийн зардал бүр байхгүй болно. Тэр бомбнууд саятангууд бүгдээр нүгэ зүхтэн. Тэгээд Нью-Йорк юу болох юм бэ гэх юм бол дараагийн Лондон хот. Тэгээ энийг тий Тана Pulp Fiction үзсэн юм бол Pulp Fiction кинон дотор Samuel Jackson, John Travolta тий машин дотор сууж байхдаа та нар тий Парист quarter pounder with cheese юу гэж нэрлэдэг юм бэ гэж асуудаг баггүй юу? Тэр юу юм бэ гэх юм бол хамгийн их махтай бургер гэх юм уу да. Quarter pounder with cheese ямар нэртэй юм бэ? За тэр кинон дотор тэгээд John Travolta юу гэж хэлсэн бэ гэх юм бол Royal with cheese гэж хэлдэг байхгүй юу? Royal with cheese. Гэхдээ өнөөдрөөс ахуулаад энэ юу юм би уншиж чадахгүй. Уншмаарчгүй байна тий. Ийм муслим үгээр удахгүй илэрх байх л та. За энэ яаж дуусах юм мэдэхгүй иргэдийн дайн болоод алаан болно доо. Германчууд сэрээд энэ муслимчуудыг эргүүлэн дайрн хутглаад тэгээд нэг амар экстрим хүмүүс сонгохдох баха. Тэгээ Европ даяар цус урсан. Огч.